Байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сувг уран зохиол тайртай үзэг сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цингэл баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 гэсэн хост төлөвлөгөөнөөр хүлээн авч үзэж сонсож байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи, за мөн од мөндрийн алтан гишүүд маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн дугаараар бүгдээрээ маш гоё өгүүллэгийг хамтдаа сонсно. Тэгэхээр дотор сэтгэлдээ болоод байгаа гуниг харуулсал бүх зүйлийг таны өмнөөс таны сэтгэлийн тэмцэл зөрчлийг энэ өгүүллэг хэлээд өгнө. Тэгэхээр та нар маань бас өөрийгөө сонсож гинэ гэж ойлгоорой. За өнөөдрийн зохиолыг сонгодог өгүүллэгийн дээжс намнаас Эрдэнэ цэцгийн орчуулгаар Харуки Муракамигийн эмэгтэйгээ алдсан эрчүүд буюу эмсгүй эрс гэдгээр нь бид мэддэг энэ өгүүллэгийг хамтдаа сонсноо. Зохиолч Харуки Мураками эмсгүй эрс. Шүн дундын нэг цаг өнгөрч байхад утас хангинаад намайг босгочихв. Аниргүй хийгээд харанхуйн дунд утасны дуу цаанаал нэг яоцгүй нэг этгээд сэлэм жадаар ертөнцийг дүрж бүлэх чимээ мэт яхир юм. Хүн төрлөختний нэг эс болсон би л энийг таслан зогсоохгүй болохгүй болохоор босч хонголд очиод харилцуурыг авлаа. Нэг эр намуухан сөөнгөд дуу хоолойгоор хинчим нэг эмэгтэйг ертөнцөөс халин одлоо гэж байх юм. Тэр нөхөр нь ажээ. Тэр минь өнгөрсөн лав гарагт амиа орлжглоо. Дуулахгүй болохгүй байх гэж бодлоо гэж хэлв. Цахилгаан мэдээ шиг товчхон өргөлт зогсоц, сэтгэл хөдлөлгүй, цэвэр мэдэгдэл тайлбаргүй явдал дуусав. Тэрхэн агшинд юу гэж хэлсэн, ямар үг амнаас унсныг би ерөөсөө сандгүй юм. Зүгээр л хөшөж орхисон. Замын голын гүнзгий нөхрөө өнгийж байгаа хоёр хүн шиг чив чимээгүй өөдөөсөө гөлөрч байгаа юм шиг л. Төдөлгүй нөгөө хүн нэмж юу ч хэлэлгүй уцаа тасалж хав. Баривлал хагалчих, үнэт үзмэр аятай харилцаараа барьсаар л. Цагаан ханцуугүй цамц, цэнхэр дотор өмдтөгөө би зогсож байсан юм. Яагаад? Намайг тэр яаж мэдж байгаа юм болоо? Ерөөсөө мэдэх ёсгүй дээ. Тэр бүсгүй намайг урдны хайртай хүнийгээд хэлчихсэн байх та. Ямар учраас? Юуны төлөө яах гэж? Гэхдээ яаж миний дугаарыг олсон юм бол? Утасны жагсаалтад оруулааг хүмсэн. Тэгэд очиж яагаад над руу гэж? Яагаад заавал над руу залгаж нас орлаа гэж хэл хүргвэ? Эсвэл гэрээслэлдээ заавал надад дуулгаараа гэд биччихээгүй л байлтай. Бидний үерхэл чинь аль дээр үеийн явдал шүү дээ. Салснаасаа хойш бүр нэг ч удаа уулзаагүй. Бүр утсаар ч холбогдож байгаагүй. За тэр ч яах вэ? Гол нь нөхөр нь юу ч тайлбарласангүй. Эхнэрээ амиа орлсон гэдгийг надад хэлэхгүй л болохгүй байсан байх та. Тэгэхэд миний дугаарыг хаанаас мэдсэн? Амиа орлсон гэдгээс өөр юм хэлээд ч хэрэггүй байсан болов уу? Бас тэгсэн хэрнээ мэдэхгүй тунд орхих нь санаатай юм болов уу? Яагаад? Яг юу бодуулах гэж? Чухам юуг бас яах гэж би юусоо ойлгохгүй байна. Эргэлзээ тэнэгэлзээ нэмэгдэхээс цаашгүй. Чухам яагаад амиа хорлчихсан болоо бас яг яаж? Мэдийг ихний арга алга. Хаана амьдарч байсан, гэрэлсэн өвөг нь ч мдээгүй явсан. Гэрлээд хэний овгийг авсан болоо. Түрүүн ярьсан хүн нэр усаа хэлээгүй. Ер нь гэрлээд хэр удсан бол? Хүүхэдтэй байсан болов уу? Ямар тач гэсэн нөхрийнх нь хэлснийг л мэдэж авлаа. Эргэлзээ бол алга. Надаас салсны дараа амьдрал нь үргэлжилж, хүнд хайртай болж, гэрлэж. Тэгээд өнгөрсөн лав гарагт
ямар нэг шалтгаанаар, ямар нэг аргаар амиа хорлож. Ямар ч л хэлсэн хэн ч юм нөхрийнх нь хоолойд үхгсний ертөнцтэй гүн холбогдсон зүйл байсан юм. Шөнийн нам гүм донд саяхны тэр холбоос сонорт минь хүрлээ. Эрчлэгдэж чангарсан утасных нь үзүргэлтэй. Тэгээд хурц оч, гал нь нүд рүү үсэрч байгаа юм шиг. Ингээд бодохоор нөхөр нь бодлогоор хэлсэн юм шиг. Явтаач шөнийн 1 цаг залгаснараа хэрэгэ бүтээлээ. Өдрийн 1 цагт байсан бол яг ингэж санагдахгүй ч байсан юм билүү. Би арайхийн харилцаораа тавьж орондоо ороход эхнэр сэрчгсэн. Юу утас вэ? Яасан? Хүн өнгөрчихсөн гэж хэлвүүдээ. Гүй гүг. Андуурсан байна. Гэж нойрмог ээрсэн дуугаар хэлэх чайдав. Гэвч эхнэр итгээгүй дамжиггүй. Миний хоолойд гашуудлын өнгө байсан нь лавтай. Дөнгөж саяхан насан эцэслсэн хүний тухай сонсох нь би сэтгэлд маш хүчтэй нөлөөлдөг. Тэр үл мэдэг жижиг хийлэл утасны цаанаас ч мэдрэгдэж байсан. Хэл ярианы өнгөж өөрчлөгдөж ертөнц бүхлээрээ хөдөлж байгаа юм шиг. Гэлээгээд эхнэр өөр юм хэлсэнгүй. Бид хав харанхуйн дунд хажуулдаж тэнд орших нам гүмд чих тавин өөр өөрсдийнхөө бодолд хөтлөгдөн омбоо. Ингээд тэр бүсгүй миний үерхэж байсан эмэгтэйчүүдээс амиа игүүтгсэн 3 дахь хүн байсан юм. Бодоод үзэх нэ. Гүй. Нэгээр нь ягталдгүй маа гэхэд нас уралтын төвшин миний хувьд үнэхээр итгэшгүй зүйл. Тэгтлээ олон эмэгтэйтэй үерхэж яваагүй байтал яахаараа залуухнаараа амиа хорлдог юм бэ? Заавал тех ёстой байсан юм гэж юу? Би юусоо ойлгохгүй байна. Надаас болоогүй л болволоо. Би шалтгаан нь биш л болволоо. Эсвэл тэр эмэгтэйчүүд намайг гэрч бүртгэгч болохгүй л болоо. Чин сэтгэлээсээ яг юу ч гэж хэлвэл зүйтэй юм битээ. Тэр бүсгүй 3 дахь эмэгтэй. За нэрийг хэлэхгүй бол нэг л сонирн байна л да. Нэрийг Эм гэж нэрлэе. Яаж ч утсан Эм амиа хорлохооргүй эмэгтэй байсан юм. Хорвоо дээр бадрун чирэг далайчдаар л хамгаалуулж ивэлдэн байсан бас байх ёстой бүсгүй учраас тэр юм. Бид хизээ хаана уулзаж юу хийсэн тэр тухай нарийн ярих боломж алгалтай өршөөгөөрэй. Бүгдийн нэг бүрчлэн ярих юм бол элдв янзын эдрээтэй зүйл гарч ирэх нь зайлшгүй. Эргэн тойрныхоо хүмүүст эргэлзээ төрүүлж болцсошгүй болохоор миний хувьд би тэрнтэй хэсэг зуур үе зайгүй дотн харилцаатай байсан боловч нэг шалтгаанаар салахаас өөр замгүй болсон юм. Тэрийн дурдаад яах вэ? Болсон явдлыг өгүүлэхэд 14 настайдаа би Эмтэй анхууч ирчээ гэж бодъё. Тэг яг үндэ бол тийм биш л дээ. Ядаж энэ удаад ингэж хэлчихье. Бид 14 настайдаа дунд сургуулийн биологийн хичээл дээр анх танилцж байсан юм. Тэр үед дун хорхойч билүү нэг том загсны тухай л хичээл ороод байсан юм даг. За энэ ч яах вэ? Тэр миний хажуугийн ширээнд сууж байсан. Би тэгээд баллуураа мартчихгач. Илүү байвал хэрэглүүлээч гэж Эмээс гуйсан юм. Тэгсэн тэр баллуураа яг дундуур нь хуваагаад надад өгөхдөө инээмсэглэж байсан. Тэгээд тэр агшинд л би нүд бас сэтгэлээ алдсан. Тэр охин миний харсан хамгийн үзэсгэлэн төгөлдөр нь байсан. Юуны төрөнд би тэрнийг тийм утга төгөлдөр оршихуй байлгахыг хүссэн юм тэр цагт. Бид ингэж дунд сургуулийн хичээлийн танхимд анх удаа бие биенээ харж дун хорхойч билүү авраг загсны хичээл дээр гүнзгийрэн танилцсан юм. Бүр нарийн бодохны тэнд болж өнгөрсөн явдлууд араараасаа хөвөрч бүх юм ойлгомжтой байсан байлээ л дээ. Би гэдэг хүн 14 настай, эд хавн бүрдсэн, эрүүл чирэг, мэдээж нүдэнд бүлээхэн, баруун зүгийн салхи хүлээх болгонд л өнөөх маань хөвчрнө. Тэр баруун зүгийн бүхий л салхийг боддог байв. Нэг тийм нас хүнд байдаг да.
Гэвч тэр охин миний шодоог хээвнэг дарчихдаг байсан юм. Үгүй, ер нь зөвхөн баруун зүгийн салхич биш. Ер юм болгоныг нам дарах үйц гайхамшигтай охин байсан. За ер нь ийм байсан юм байна. 4 зүг 8 зөксөө сэрчигнэх салхи төгс төгөлдөр охины өмнө миний муу шодоо босгох гэд өвлөө үзнэ үсттэй. Тим сэтгэлийг төрүүлэх охинтой учирсан нь хорвоод мэдлээд анх удаагийнх байсан. Би нэг эмтэй хамгийн анх уулзсан агшин гэж мэдэрдэг. Яг үүндээ бол тийм биш байсан ч тэгж бодохоор л энэ бүхний гол нуруу аяндаа холбогдоод явчих юм шиг санагдчих. Би 14-тэй, тэр бас 14 настай байсан. Энэ нь бид хоёрын хувьд үнэхэрийн жинхэнэ бас цагаа олсон учрал байжээ. Бид хоёр яг л ингэж анх уулзах нь угаасаа хайртайч, учиртайч байсан юм. Гэвч төдийл удалгүй нэг мэдхнээ халах болчихсон юм. Хаашаа явчихсан болоо? Би эмигээ бүр мөсөн алдчихсан юм. Ямар нэгэн болоод хоромхон зур өөр тийшээ харж байхтал алга болчихсон юм шиг. Дөнгөж түрүүхэн энд байсан хэрнээ нэг харсан чи байхгүй болчихсон байсан. Магадгүй заллигдаад ус онгоцоор явчихсан юм болов уу? Марсел эсвэл заан яасан эрэг рүү миний гуны гутрал далай мөрнөөс ч гүнзгий байсан. Хичнээн авраг наймаалжч бай, хичнээн том лус савдагч бай нуугдаж болдог их далайгаас ч гүнзгий байсан. Тэгээд өөртөө дургүй хүрч үзэн ядаж эхэлсэн. Юунд ч итгэмээргүй. Юу болж байгаа юм бэ эн чинь? Эмдээ дэндүү хайртай байсан хэрнээ л. Хэтэрхий ихээр эрхэмлэн нандиндаг атлаа. Тэрэн шиг хэрэгтэй хүн энэ хорвоо дээр байхгүй гэж боддог мөртлөө би яах гэж хажуу тийш харсан юм болов. Гэвч эсэргээрээ эмд яваагүй газар гэж байхгүй бах. Олон газраар явж их чим үтсэн байх. Янз янзын газар, янз янзын цаг хугацаа, янз янзын хүмүүс тэрний орон зайд багтсан байгаа мэдээч байна. Хувааж өгсөн баллуурын гялгар хүүдэд хийгээд би сахиус мэт нандинан хадгалж явдаг байсан юм. Луучин шиг л. Халаасанд маань тэрэл нандин юм байвал ханаас ч хамаагүй эмигэ олчих юм шиг санагддаг байсан. Далайчдын ятгалгад автаад аврах том хөлөг онгоцонд дайгтаад тэр холын хол явчихсан юм. Ямар нэг юмд итгэж сүсэглэж явъя гэж боддог байсан та тэр юм уу? Цоо шинхэн баллуура эргэлзэлгүйгээр шууд хуваагаад өгчөж чадах хүн байсан юм тэр минь. Тэгээд би энэ тэндээс төм буман хүнээс сургийг гаргах гэсэн ч болоогүй юм. Тарж сарнсан юмыг цуглуулах гээд оролдсон ч худлаа юм билээ л дээ. Сэтгэл зүрх нь зэрэглээ мэт уусан алга болчихсон юм шиг. Хорвоогийн газар усны төвшөнд хязгаар гэж үгүй. Би цөхрөлгүй хойноос нь мацаж мөшгөж олон газраар улаан эрэгтэл хайж явсан. Бомбей, Кейптаун, бас Бахам, Эргийн Бонд хот болгоноор хайсан. Нэг газар очисон чинь тэрний маань нуучихсан байв. Эвдэрхий орон дээр тэрний дөнгөж үндийсэн дулаахан мөр үл мэдгч гэсэн үлдсэн байв. Хүзүүндээ зүүж байсан хуй салхины дугуйгээтэй ороод сандлын төршлөг дээр тохоостой хэвээр уншиж байсан номон ширээн дээр дэлгээстэй хэвтэж байв. Угаалгын өрөөнд тэр чигээрээ үрчиж хатсан шилэн амьсан дүүжлээстэй байна. Тэр минь аль хэдийн ор сураггүй алга болчихж. Энэ хорвоогийн хашаар гайхлууд миний үнрийг аль хэдийн авчгаад хаа нэгтээ тэрний минь дагуулж аваачаад нуучихжилтэй. Мэдээж би тэр үед 14 настай байхаас өнгөрсөн. Нэлийн хөдөр бор чирэг өсгөлэн залуу болсон байсан бөгөөд өтгөн хар үстэй амьдралын хар цагааныг ялгаж залгахтайгаа болчихсон байв.
Гэхдээ өөрчлөгдөөгүй ганцхан л юм байсан юм. Яг л 14 настай үеих шиг. Миний мөнхийн нэг хэсэг болсон 14 настай үеийн надад бүлээн зөөлөн баруун зүгийн салхи миний гинэн томоогүй шодог элхтүүдийд л төвчхийн аргагүй хэцүү байдаг нь хэвээрээ. Тэрхүү баруун зүгийн салхитай хамт заавал минь байх ёстой. Яах вэ? Нэг газар тогтож сууж үл чадах тийм бүсгүй ч гэлээ. Амиа игүүдэг гэхэр хүн биш байсан юм. Ер нь за энэ бүхний эцэст би юу хэлэх гээд байгаа юм болоо? Би өөрийгөө ойлгохгүй байна. Үнэн явдал биш. Би зүгээр л хүний мөн чанарын тухай хэлэх гээд байна л да. Ярьж байгаа минь бодит байдал биш. Жинхэнэ мөн чанарын тухай бичнэ гэдэг. Сарны сүүдэр талд хэн нэгэнтэй болцох гэсэн үг ч юм уу та. Хав харанхуй. Ямар ч тэмдэглэгээ байхгүй. Дээр нь зах хязгааргүй. За ямар тач би тэрнтэй 14 настай тавчирсан. Гэхдээ би үнэндээ нэлээд хожуу тэрэнд дурлсан юм. Харамсалтай нь тэр үед тэр минь аль хэдийн 14 настай байхаа болсон байсан. Учрах цаг үе андуурсан юм. Яг л болцох өдрөө андуурдаг шиг. Цаг хугацаа орон зай авцалдаж таарад байгаа хэрнээ өдөр гариг нь өөр байлаа. Гэвч эмийн дотор 14 настай жаахан охин амьдраад л байсан юм. Тэр жижиг охин аль нэг хэсэгт нь биш. Тэрний нэгэн бүхэл бий болоод дотор нь оршсоор байсан юм. Нүдийн маш анхааралтай цоо ширтвэл эмийн дотор байгаа жижиг охин орж гараад байгааг зэрвсгэн харж болдго юм. Хоёр биений хайрлалцаж байхад тэр маань миний дотор эр өвдгөн нийлсэн хөгшин чавганц. Нэг бол гинэн хонгор жаахан охин болоод л эрх дураараа өөрийнхөө байгаад нь би дуртай байсан. Яг ийм үед нь би тэрнийг бяцлах шахам чанга тэврээд хүндүр болгочихсон. Арай л хүчтэй тэвэрсэн. Ингэхгүй л бол болохгүй юм. Тэрнийг хаашаач хүнд ч алдмааргүй байсан. Гэхдээ би тэрнийгээ дахиад алдах мөч ирсэн. Энэ хорвоо ертөнцийн далайчид тэрэн рүү минь гэтэж байжээ. Би яаж ганцаархнаа хамгаалж харж хандаж чадах юм бэ? Хинт ч гэсэн нэг жаахан холдох нүд салгах мөч байна штэ. Унтахгүй байж болохгүй. Ариун цэврийн өрөө орохгүй байж болохгүй. Угаалгын онгоц угаахгүй байж болохгүй. Хин ч гэсэн сонгон хэрчиж ногоо арилгах нь үсттэй. Би машиныхаа дугуйны хийг шалгах хэрэгтэй. Иймээс л бид өчүүхэн чадхуй салах шалтгатай байсан гэхүүтэй. Тэгээ тийм л мөчөд тэр минь алга болчихсон юм. Энэнд мэдээж тэр далайчдын сүүдэр байгаа л да. Тэрхүү сүүдэр гих чинь барилгын ханаар гялс дээш мүлхэн мацаж байгаа юм шиг. Хавхаар бас аян дал хөдлөх юм. Угаалгын онгоц сонгон дугуйны хий гэдэг нь тэрхүү сүүдрээс зургийн хадаас тарж ботрах мэт зөөрлөлийн хэлтэрхийгээс цаашгүй. Тэрнийг алга болоход би ямар ихээр шаналж тарчилж цавбаа. Хичнээн гүнзгий хар ангалд унсныг хэн ч мэдэхгүй, мэдэх ч аргагүй. Би өөрөө ч сайн санахгүй байгаа юм чинь. Хичнээн зовж шаналж зүрх сэтгэл өвдөж байсныг уйтгар гуниг зовлон шаналлыг амархан үнэн зөв хэмждэг багаж энэ дэлхий дээр хэрвээ байдагсан бол хэмжүүлээ тэмдэглээд үлдээх юмсан. Гэхдээ эцэст нь тэр өнгөрчихсөн байна. Шүн дундын дуудлагын нэг надад мэдээллээ. Хаана? Яаж? Ямар шалтгаан, зорилгоор гэдгийг мэдэх юм юр алга. Юутайч амиа игүтгий гэж шийдсэн байна.
Тэгээд тэрийгэ гүйцэлдүүлжээ. Тэгээд энэ бодит ертөнцөөс алгуурхан чимээгүйхэн салууджээ. Энэ хорвоогийн нөгөө далайчид тэрнийг авч явах гэсэн ч уран яруу сайхан үгээрээ ятхыг гэсэн ч ийм гүн шар цутгалангийн орноос аврагдаж чадахгүй тодорхой. Бүр барьцаалагдсан байсан ч чадхааргүй болж. Шүн донд маш саргог чимээ нарт бол далайчдын гашуудлын тухайлаа сонсогдох нь гарцаагүй. Тэр минь насан эцэслэгтэй хамт миний 14 насны бие үрд мөнхөд алдагдж байгаа юм шиг санагдав. Бейсболын өмсгөлийн ард талд байдаг мөнхийн алдагдсан дугаар шиг. Миний амьдралаас 14 нас гэдэг хэсгийг улам үргүй үндэс хөрстэй суг татаад аваад хайчих шиг санагдаж байна. Батбэх төмөр хайрцагт олон онцтой түлхүүрээр цоожлоо далайн гүнд живүүлчихэж байгаа юм шиг. Энэ цагаас хойш хэдэн сая живаажил түгжээтэй тэгээд чив чимээгүй нам гүмхэн нөгөө дун хорхой авраг загасны ирэлд орж байгаа юм билүү. Тэгээд баруун зүгийн гайхамшигт салхиж гисэн тэр чигтээ намдчихлаа. Дэлхийн бүх далайчид тэрний минь үхэлд сэтгэл зүрхнийхээ угаас гашуудан харуулсаж байгаа байх. Мөн энэ хорвоогийн далайчдыг үзэн яддаг хүмүүс ч гэсэн. Эмийн үхлийг мэдэх агшинд би өөрийгөө энэ хорвоогийн 2 дахь бас хөө ойр ганц ир боллоо гэдгийг мэдэрсэн юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан касси систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин OnTime-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл OnTime-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа OnTime технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Энэ дэлхий дээр хамгийн эхний ойр ганц ирэх хүн бол мэдээж тэрний нөхөр бахан дамжиггүй. Би тэрний хүндэтгээд суудлаа тавьж өгье. Би тэрний хэн гэдгийг мэдэхгүй. Хэдэн настай, юу хийдэг, юу хийдгүйг тэрнтэй холбоотой ганцхан зүйлийг л би мэдчихээн. Сул дуутай гэдгийг. Тэрхүү дууны сул гэдэг нь болсон явдлыг тодорхой нэрийн тайлбарлаагүй доршиж байгаа юм. Тэр далайч нь уу? Эсвэл далайчдыг эсэргүүцэгч үү? Хэрвээ далайчин бол анд нөхрийн маань нэг. Далайчдыг эсэргүүцэгч бол мөн л ялгаагүй дээ. Тэрний сэтгэлийг би ойлгох болно. Тэрний төлөө ямар нэг юм хийж чадхаар бол уг нь сайн л байна гэж би бодох юм. Гэвч тэр нэгэн бүсгүй нэр нөхөрт ойртох боломж надад бас алга. Нэрийг мэдэхгүй. Хаана амьдардаг юм? Эсвэл бүр нэр хаяга алга болгосон ч үж магадгүй. Юутайч тэр энэ дэлхийд ирэх хамгийн анхны ойр ганц эр хүн боллоо. Би алхаж байх замдаа ганц эвэрт цагаан морины хөшөөний өмнө бүхийн хүйт уус өргөж ариусгал үлдэхтэй. Би тэр эрийн тухай зөндөө бодов. Тэгээд энэ дэлхийн хамгийн анхны ойр ганц эр болно гэдэг чухам юу гэсэн үг юм бол? Өөрийнхөө төсөлж үзв. Энэ дэлхийд дээрх удаах ойр ганц эр болно гэдэг юу гэсэн үг вэ? Би бол мэдчихсэн л дээ. Гэвч энэ дэлхийн хамгийн анхны ойр ганц болно гэдэг юу гэсэн үг вэ? Би мэдэхгүй юм.
Энэ дэлхийн удаах ойр ганц. Анхны ойр ганц хоёрын дунд гүнзгий ангал бий. Зүгээр нэг гүнзгийч биш. Өргөн. Тэгээд ёроолгүй. Нэг захаас нь нөгөө зах хүртэл гүйцэд нисэж чадаагүй. Дунд нь цуцаад өнгөрсөн шуугны сэгээр дүүрсэн өндөр уул овоолго бий гэлтэй. Тийм хавцал. Гэнтэл нэг өдөр таа ч гэсэн магадгүй эмгүй эр болно. Тэр өдөр өчүүхэн төдий зөвгнөл та хамаг зүүн совинд төрөхгүй. Хаалгач тогшохгүй. Хоолоо засаж танд чимээж өгөхгүй. Ийм зүйл гинтэл ирдэг юм байна. Болон тойрхтол буцах боломжгүй. Нэгэнтэл болон тойрсон бол ертөнц энэ. Тэр ертөнцид таныг эмгүй ирчүүд гэж дуудана. Хэдий хүртэл хүйтэн цэвдгээр олон тоонд хилүүлж дуудуулах юм болоо. Эмэгтэйг ирчүүд бол хичнээн гонигтай байх бол сэтгэл өвдөж байна. Энийг зөвхөн эмгүй ирсэл ойлгож мэдэрч чадах байхаа. Гайхамшигтай баруун зүгийн салхи үгүй болох. 14 насаа хэдэн сая живаа жилийн цаана мөнхөд алдах. Алс холоос далайчны харуулслын дунд сонсогдох дун хорхой авраг загастай хамт гүн харанхуй далайн ёроолд живэх. Шүн дундын нэг цаг өнгөрч байхад хэн нэгэн рүү залгах. Шүн дундын нэг цаг өнгөрч байхад хэн нэгнээс дуудлага авах. Мэдэх мэдэхгүй дунд танихгүй хүнтэй цаг болцсон уулзах. Дугуйны хий шалгах зураа хуурай зам дээр нулимс тослуулах. Юун түрүүнд ганц эвэр цагаан морины хөшөөний өмнө тэрний нөхрийг хурдан сэхэж босоосоо хэмээн мөргөн залбирах. Үнэхээр хамгийн чухал тэрэл зүйлийг бид ерөөсөө жинхэнэ мөн чанар гэх агаад огтхонч мартагдахгүй юм. Харин илүү дутуу хавсрах зүйлийг тэр нөхөр нь мартчихаасаа гэж залбирах. Би өөрөө ч гэсэн мартчихснаа эргэж санахгүй юмсан гэж бодох. Чин сэтгэлээсээ. Яахав сүртэй зүйл биш ч гэсэн энэ дэлхийн хоёр дахь ойр ганц зэр, энэ дэлхийн хамгийн анхны ойр ганц зэртэй уулзаагүй ч өрөвдөж тэр эрийн төлөө залбирч байна. Тэр яагаад над руу залгасан юм бол? Мэдээж учрыг нухад зовж шаналаад байхгүй ч зүгээр л бодоход бол үндсээрээ надад эргэлзээ төрүүлсээр л байна. Яаж намайг мэдсэн? Яагаад надад хандсан? Яг вэ хариулт намархан. Ийм л миний тухай нөхөртөө ярьсан байж таарна. Ингэж бодхоос өөр арга алга. Тэгээд тэр миний тухай яг юу ярьсныг би ерөөсөө тааварлаж чадахгүй байна. Гэ урд нь хайртай байсан хүн маань гэд нөхөртөө хэлчихээгүй юм бол ямар үн цэнтэй зүйл, ямар утга учир надад оршиж байгаа юм бэ? Тэр хэлсэн зүйл нь эмийн үхэлтэй холбогдох тийм чухал юм байсан юм уу? Тэрний үхэлд миний оршихуй ямар нэг сүүдэр туссан гэж үү? Эсвэл миний бэлэг эрхтнийг сайхан хэлбэртэй гэж эм дурссан байна гэж байх уу? Нэг удаа бүрэнхий болох үед орон дээр эрхтний минь цоо ширтэж байсан юм. Энтхийн хаадын тухай үлгэр туйлст гардаг үнэт эрдэнсийг нандинан хайрлаж илж таалж байгаа юм шиг гар дээрээ инхрийлэн тавьж хэлбэр нь гайхалтай сайхан юм а гэж хэлж байсан. Гэхдээ яг үнэхээр тийм үгүйг би өөрөө сайн мэдэхгүй л байна л та. Тэгээ энэ шалтгаанаар эмийн нөхөр над руу залгасан юм уу? Эрхтний минь хэлбэрийг хүндэтгэх гэж шөнийн 1 цаг өнгөрч байхад залгасан юм гэж үү? Үгүй үсттэй. Яаж тийм юм байх юм? Тэгээд ч би ийм тийм гэж онцлохоор идтэй биш. Энгийн байтгал. Гэхдээ бодоод байсан чинь эмийн гоо зүйн үзэл нь анханасаа их хачин гажууд байсан юм байна. Бусад хүнээс тэр тэс өөр үзэлтэй нэг юм байсан. Магадгүй би яг төсөөлж ярихаас хэтрэхгүй л дээ. Тэр өөрийгөө дунд сургуулийн хичээлийн танхимд надад баллуураа таллаж өгснийгөө хэлсэн болов уу? Ямар нэг утга учир агуулгүй муу саналгүй зүгээр яриад дурссан чинь нөхөр нь нэг их хатаархсан болов уу?
Гэхдээ яах вэ? Өмнө нь хичнээн 2 автобус дүүрэн далаачдтай үерхэж байсан ч ихлээр тэрнээс илүү баллуураа таллаж байж өгсөн надад тэр үргэлж атаархан хорсож явсан нь байж болох ч юм уу? Ердийн зүйл гэж хэлэхгүй ч гэсэн 2 автобус дүүрэн хүдэрч хэрэг далаачдыг тэгвэл тэднийг юу гэж хэлэх юм? За юутайч бид хоёр тэр үед хоёулаа 14 настай байсан. Тэр үед баруун зүгийн салхи үлээгтүүдэд л эрэгтэй минь хөвчөрч босдог байсан. Тийм л хүнд шин баллуураа таллаж хувааж өгөхөр жигтэйхэн айхтрын болдгийн байгаа үсттэй. Авраг хуу салхи нурах төгсөн 10-аад байшинг хуу хамах шиг тийм ч юм уу та. Эннээс хойш ганц эвэрт цагаан морины хөшөөний хажуугаар явах тоолондоо бүх хийж бүсгүй хөнгүй эрчүүдийн тухай бодолд автах болов. Яагаад ч юм энэ газар гэж? Яагаад цаавал энэ ганц эвэрт морины хөшөө гэж? Эсвэл энэ хөшөө бас бүсгүй хөнгүй эрчүүдийн нэгэн ч байж магадгүй ч юм уу? Ийм дүрстэй амьтныг би урд өмнө нь ерөөсө харж байгаагүй учраас энэ ер нь гой нэрээс цаашгүй. Бас л нэг үргэлж ойр ганцаараа хурц шавх өрөөсөн эвэр нь сүр бадрангуугаар тэнгэр өд цойлж байгаа юм шиг. Бид тэрнийг бүсгүйгүй эрчүүдийн төлөөлөл болгож ойр ганц эрчүүдийн бэлэг тэмдэг болгосон нь дээр үж магадгүй юм. Энэхүү хөшөөний дүрстэй бяцхан тэмдэгнүүдийн энгэр болон малгаанда зүгээд тэгэд энэ дэлхийгэр чимээгүйхэн цуган алхаж явсан нь дээр ч юм уу? Хөгжимгүй, туг далбаагүй тэнгэр цацах баярын цаасгүй. Магадгүй. За би магадгүй гэдэг үгийг дэндүү хэрглэж байж магадгүй юм. Бүсгүйгүй ир болно гэдэг хялбар. Нэг эмэгтэйг сэтгэл зүрхнийхээ угаас хайрлаа тэр бүсгүй нь хаа нэгтээ алга болчихтол болно. Ихэнх тохиолдолд таны мэдж байгаагаар бүсгүйг минь дагуулад явчихдаг нь ухаалаг, овчин, далайчид билээ. Уруу үгээрээ ургалаад Марсел эсвэл зааны ясын ирэг рүү сураггүй алга болчихдаг юм. Ингээд л бидэнд ямар ч гарц үлддэггүй. Эсвэл тэрхүү далаачдтай ямар ч холбоогүйгээр тэр бүсгүйчүүд амиа игүүтгдэг байж магадгүй юм. Энэ тухайд ч бас яах ч учраа олохоо бас мэдхээ байдаг. Юун далаачин яах их. Ютач. Та ч гэсэн бүсгүйгүй эр болж л таарна. Яах их энэ зургүй. Тэгэд нэг л удаа бүсгүйгүй эр болчих юм бол тэрхүү орой ганцын өнгө биен дээр чинь гүн гүнзгий үлдэнэ. Бүдэг өнгийн хэвсэн дээр туссан улаан дарсны толб шиг. Та хичнээн мундаг гэр ахуй нарийн мэдлэгтэй байлаач гэсэн тэр толбыг арилгах гэж зүдэрнэ. Цаг хугацааны явцад өнгө нь их бага хэмжээгээр бүдгэрч магадгүй л дээ. Тэгвэл таныг амьсгал хураатал тэр толб арилгахгүй янзандаа байсаар л байх болно. Танд тэр толб иргэний үнэлэх болж заримдаа нийтийн өмнө илтгэл тавихыг шаардна. Тэрхүү толбны өнгөний аажимхан хувирал донд олон утгатай амьдралын хураангуй товчлол болон энэ хорвоо дээр тоосоо хөдөлгөж явхаас өөр аргагүй. Энэ орчлон дээр дуу авианы цойр атах арга зам өөр. Хоолой аргах, сахал ургахч хүнд өөр. Starbucks кофений газрын үйлчлэгчийн хандлага ч гэсэн өөр. Clifford Brown-ы дууч өөр хүнийг шиг сонсогдох үе байна. Метроны хаалга хаагдах нь ч өөр. Аяма 1-р гудамж хүртэл алхах зай хүнд өөр. Жишээ нь энэний дараа дахин нэг бүсгүйтэй учирлаач хичнээн гой үзэгсэлэнтэй байлаач гэсэн гой үзэгсэлэн төгөлдөр байх тусмаа шүү. Уулдсан мөчөөсөө л хэдийнэ тэрнийг алдаж эхэлнэ. Далаачдыг бодуулсан харс өдөрч гэж бас байна. Амнаас нь унах харь хэлний аялга грек хэл, эстон хэл сэтгэлийг тавгуутгуулна. Энэ хорвоогийн бомбтууд ч айлган сүрдүүлэх мэт. Учир нь эмхтэйгүй эр болохоор яадаг гэдгийг аль хэдийн мэдчихсэн болохоор тэр шүү дээ. Та өөрөө бүдэгхэн өнгөтэй перс хевс байлаа гэж бодъё. Ойр ганц хэмээх нь хизээч арилдгүй бордо дарсны толб юм. Ийм л ойр ганцаардлыг Францаас авчирч шархны өвдөлтийг газар дундын тэнгисээс авчирсан уу гэмээр. Эмгүй эрийн хувьд
Энэ дэлхий гэдэг шарх сорвоор дүүрсэн яг л сарны сүдэртэй тал мэт. Би эмтэй 2 жил үргэлж үлээ. Тийм ч урт хугацаа биш. Гэвч хүндхэн 2 жил байсан юм. Гэхдээ яг 2хан жил гэж юу? Эсвэл 2 жилийн замыг туулж ээч гэх юм уу? Яаж хэлхээсэл болох юм бэ? Үерхэж байсан ч бид сарда 2 юм уу 3 удаа л уулздаг байсан. Тэрэнд ч өөрийн асуудал байна. Надад ч бас хувийн асуудал байна. Харамсалтай нь бид аль хэдийнэ 14 настай биш болчихсон байсан. Ийм элдв шалтгаанаар эцэст нь салсан. Тэрнийг алдахгүй гэд чангаар тэрч байсан ч далайчдын гүн харс өдөр шавх хурц хадаасыг энд тэндгүй цацаж байгаа гэлтэй байсан юм. Эмийн тухай хамгийн сайн санаж байгаа зүйл гэвэл тэр өргөгч шатанд ихшиглэх аялал. Байнга лифтэн дотор ихшгэлж байдаг Persephate, Mantovani, эсвэл Raymond Lefur, Frank Chaksfield, 101 чавхтаст хөгжмийн найрал хайц. Бас Paul Moria, Billy One зэрэг дуу хөгжмийг сонсох дуртай байсан юм. Тэр ийм л хоргүй аялгаунд үхэн хатанд оролдог байсан. Хэмнэл аяз нь урсаж байгаа юм шиг утсан хөгжим, сэтгэл тэнэж уярмаар модон үлээвэр хөгжим, дуу намсгагчтай гуйлан хөгжим, сэтгэлийг зөөлөн илбэж байгаа юм шиг босоо ятхыг шиг хизээч нурж унахааргүй инхрий зөөлөн аялгау зэрэг. Мөсөн чихэр аманд хайлан урсаж, амт шимт нь аясаараа таарч байгаа мэт сайхан зохицол гэмээр. Баг зэрэг цөөрэ сонсогдох бичлэгч би. Би ганцаараа машин жолоодож явахдаа рок юм уу, бьюзик гэхэр сонсдгийг. Харин ийм дургүй байсан. Тэр үргэлж давчуу жижиг цахилгаан шатанд дуурдаг аялгауны хурцгийг цаас суутанд хийгээд авч явдаг байсан. Тэгээд дуустал нь сонсож явдаг байлаа. Бид хоёр зориг чиглэлгүйгээр хаашаач хамаагүй машинаар их тавхдаг байсан. Машинд Francis Lee-гийн Өвлийн хайрын хостууг сонсонгоо уруула үл мэдэг хөдлөхөд нь бүдэг будагтай уруулна дэндүү гоо үзэсгэлэнтэй тачаангу харагдана. Юутач тэр өргөх чатны 10,000 аялгаутай хурцгтай байсан. Тэгээд энэ дэлхийн хаанч байдаггүй хөгжмийн талаар өргөн дэлгэр мэдлэгтэй. Цахилгаан шатны аялгау хөгжмийн хурцгны музей байгуулах үз арвин сантай байсан. Хайрлан дурлалцаж байхдаач тэрхүү дуу аялгауг сонсдог байсан юм. Тэрнийгээ тэрвэрнгээ хичнээн олон удаа Persephate-ийн зуны өдрийн дурлалыг сонссон гэж. Яг ингэж хэлгээч гэвтэрч одоо ч гэсэн би энэ дуг сонсохоор сэтгэл хөөрж сэрэл хөдөлдөг юм шүү. Амьсгал бачимдаж нүүр халууд өнөд ирдэг. Persephate-ийн зуны өдрийн дурлал дууны эхлэлийг сонсоод л сэрэл нь хөдөлдөг эрэгтэй хүн энэ хорвоод надаас өөр байхгүй баха. Агүй тэрний нөхөр бас байж магадгүй юм байна. Орон зайг нь үлдээ. Persephate-ийн зуны өдрийн дурлал дууны эхлэлийг сонсоод л сэрэл нь хөдөлдөг эрэгтэй хүнийг энэ хорвоогоос хайгаад өөрийгөө оруулаад 2 хүнийг л олох болов уу та. Ингэж засч хэлээ. Ингүүл болох юм байна. Орон зай. Би ийм дунд дуртай болсон учраас гэвэл гэж ирээдэл нэг өдөр ярьж байна. Ерөөсөө л орон зайны асуудал байхгүй юу? Орон зайны асуудал аа? Боддоо ийм дуу аялгау сонсохоор хязгааргүй удамд байгаа юм шиг санагддгийн. Тэнд өргөө удам саруулхан хэл хязгаар гэж байхгүй. Хан туурга дээвэр тоон гэж байхгүй. Тэгээд юу ч бодох шаналх юмгүй. Хэлж ярих хэрэггүй. Тэнд зүгээр л байхад болно. Тийм газар. Зүгээр л нүдэ ханаад чавхтас төгжмийн сайхан аялгау хүүг аминд нь өөрийгөө даатгачгаад л байж байна. Толгоо өвдөж бийж хөвцөхгүй. Сарын тэмдэг өндгийс гадагшилж байх үе байхгүй. Тэнд байгаа бүх зүйл гагцхүү үзэгслэн төгөлдөр сэтгэл өөрөө ирэхгүй тайвширч уужрахаар хэнд ч саад болохгүй. Тэгээд энэс илүү хүсэх юм байхгүй. Яг л диваачнд байгаа юм шиг үү? Тийм шүү. Гэж юм хариулсан юм. Диваачнд
Персефетийн дуу гიშгэлэх нь гарцаагүй гэж бодож байна. Хөөе, нуруу дахиад илж өгөхгүй мүү? Тэгэл дээ, асуудалгүй гэж хариулж байсан. Чи нуруу илэхдээ үнэхээр гаргуун сайн юм аа. Би мэдээгүй юм шиг царай хэсэг гэхэд нүүрэнд нь инэмсэглэл тодорч байсан. Би мэдээж цахилгаан шатны хөг аялга өгч алдсан. Ганцаараа машин барьж явах болгондоо тэгж боддог болов. Гэрлэн дохио солигдохыг хүлээж байх зур. Хаа нэгтээс нэг охин гинт гарч ирээд машин дотор яах ихийн зураг орж суугаад намайг чарах сөхөөгүй өвлийн хайрын хос дууны хуурцгийг машины тоглуулагчид хумгүй хийчихгүй юм байх та. Ийм бодол орж ирнэ. Зүудэндээ ч ингэж мөрөөднө. Гэвч ийм зүйл тохиолдохгүй нь мэдээж хуурцаг хийдэг тоглуулагч ч байхгүй болсон. Одоо би машин барьж явахдаа iPod эсвэл USB холбогчоор хөгжим сонсдгийг. Тэнд мэдээж Francis-Lee 101-ийн жавхтаас хөгжмийн аялга байхгүй. Gorillaz, Blake. За энэ ядраад Black and Peace юм байна за. Gorillaz, Black and Peace зэрэгэл. Нэг бүсгүйг алднаа гэдэг ийм л зүйл юм болов уу та? Эсвэл заримдаа нэг эмэгтэйг алднаа гэдэг бүх эмэгтэйг алдаж байна гэсэн үг ч юм уу? Ингэж л бид эмэгтэйгүй ирчүүд болж хоцорно. Бид бас Persephone, Francis-Lee мөн 101-ийн чавхтаас хөгжмийн аялга өгч алдаж байна гэсэн үг. Авраг загас дун хор хойгч бас алдаж байна. Мэдээч тэрнийхээ инхрийхэн гойлог нурууг бас алдаж байна. Би мөн реврийг сонсонгоо зөөлөн гурвалсан хэмнэлт нь Эми нурууг инхрэйлэн таалдаг байсан юм. Гэвч иймэрхүү зүйлсийг хаа нэгтээ гээч гисэн бүгдийг алга болгочихсон. Үлдсэн юм гэвэл хуучин баллуурын тал алс холоо сонсогдох талаачдын гонигт дуул байна та. Бас мэдээж ус өргөдөг сав. Тэнгэр үд цойлж орой ганц руу ганц эврээ хатгах цагаан морины баримл байна. Ийм одод яваачинд эсвэл өмнөх бүртгэх газар нь очичихсон зуны өдрийн дурлал дуугаа сонсож байвал сайхан байна гэж бодож байна. Тэрхүү хил хязгааргүй тэнэгэр удам уянгалаг яруу хөгжимд уяран хайлж байвал сайхан ч Jefferson Airplane rock битээ сонсогдоосай. Бурхан мэдээж ингэж зовоохгүй баха. Би найдаж байна. Тэгэхэд зуны өдрийн дурлалын хийлийн тавшилтад аялгауг сонсонгоо миний тухай хаяа бодож байвал болоодоо гэж бодох юм. За тэгтээ тийм ол юм өсөхгүй. Намайг байхгүй байсан ч эм тэнд өхөшгүй мөнх цагилгаан шатны аялгаутай хамт аз жаргалтай амар амгалан амьдарч байгаасаа гэж би залбирна. Эмэгтэйгүй ир болсон би чин сэтгэлээсээ ийхүү хүсэж мөрөгнөм. Мөргөх залбирахаас өөр чадах зүйл надад үнэнтэй алга. Яг одоохондоо ийм л байна. Магадгүй. За өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Харуки Муракамигийн Эмсгүй эрс өгүүлгийг Эрдэнэцгийн орчуулгаар та бүхэндээ хүргэлээ. За хамтдаа сонссон сонсогчд маань бас яг өөрт төрж байгаа мэдрэмжээ олцаарай. Ерөнхийдөө Харуки Мураками ер нь нэг юм ганцаардлыг бүр юм энэ бол хүнд байх ёстой одоо хүний оршихуй нэг бас л хэлбэр юм аа гэж ингэж ганцаардлыг зохиол болгондоо маш гүн шингээдэг. Тэгээд ер нь хин нэгэн амьдралаас чинь явна гэдэг хайр дурлал эсвэл одоо хайртай эцэг их үр хүүхэд юу гэдгийг ойр дотны хүн чиний амьдралаас явна гэдэг бол тэр орон зай тэр чигээрээ хоосон үлдээд тэр хайр бол дотроо байж л идэг. Тэгээд бид оршихуйгаа л өөрчилдгөө гэдгийг одоо энэ дээр гараад байгаа тэр далаачид гэж яригадаад байгаа нь бол эсвэл одоо тэр сонгон хэрчж байгаа орон тэр эмэгтэй маань алга болцсон гэж яригадаад байгаа дандаа л гоё тийм зүйрлэл яваад байна л да.
мэдээж сонгон хэрчж байгаа хооронд яваагүй байх. Зүгээр л бид бие бинийгээ алддаг. Хайртай байсан, анхны хайр байсан, тэрэндээ их хайртай байсан гэсэн дурсамж үлддэг боловч тэр орон зай дотор байдаг. За эрэгтэйчүүд ялангуяа энийг их гаргаж чаддгүй, дотроо ингээ хоосон чигээрээ маш их хайртай нэг хүний алдсан хүн бол ер нь хорвоод ирэх бүх эмэгтэйг алдсан юм шиг мэдрэмжтэй байдгаа гэж энэ зохиолоор бас гаргахыг хүссэн байдаг. Тэгэд өөрийгөө тайлбарлаж чадахгүй байгаа тэр мэдрэмжүүдийг Мураками миний өмнөөс хэлээд өгсөн юм шиг санагддаг гэж ихэнх одоо уншигчт нь одоо гүн сэтгэлдээ хуваалцсан байдгаа. Тэгээд надад ч гэсэн энэ зохиолыг уншиж байхад нэг ийм мэдрэмж төрөдлөө. Бодтой үйл явдал биш, бид нар өмнөх өгүүлэлт сонсдог үйл явдал биш. Тэгсээр нь ингээд зүр хөвөлзүүлээд, гониглуулад би яг энэ өгүүлэлгийг уншиж байгаа хоорондоо бас амьдрал дээрээс алдсан маш хайртай дотны өвөөгөө найзыгаа маш олон хүмүүсийг ингээд бодоод хамжижлаа. Тэг хүн чинь нөгөө давтагдчихгүй учраас тэр мэдрэмжүүд ингээд дотор нэрэл хоосноороо ингээд үлдчихдэг юм байна. Тэгээд тэрийг ингээд хөвөлзүүлж агаад үгээр ингээд гаргачдаг юм байна. Тэгээд зохиол болгон үйл явдалтай ч юм уу шийдэлтэй халбгүй зүгээр мэдрэмжийн маань ингээд гоё гаргаж магадгүй сонсож байгаа зарим хүмүүст яг өөрийнх нь тухай ярьж байгаа юм шиг санагдсан байх. Тэгээд зохиол гэдэг юм л гоё. За тий өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Хамт байсан сонсогчдод маань бүгдээрээ гоё мэдрэмж авалцаарай. Шинжлэх ухаан таны мэдхүү Одмондор сувг орон зохиол тайртай үзэгч сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүлэг нэвтрүүлгийг өргөлээ. Тэгэхээр нэвтрүүлгийг та бүхэн маань YouTube-ийн Одмондор сувг, NTV телевиз, Одмондор радио 83.3 107 гэсэн хос дэлгүүрээр хүлээн авч үзэж сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах он тайм технологи замун Одмондрын алтан гишүүд маань дэмжиж ажиллалаа. Студид Цэнгэл баяр ажиллалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүүг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх худалдаа агшлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.